За дараагийн хичээл оронгийн задрага. За оронгийн задрага ер нь их цаашид нэг тооны хуваагдaltaй холбоотой бодлогуудыг бодоход бага анги 5 6 дугаар ангийнх нь маш их хэрэг болдог гэсэн үг. За жишээ нь оронгийн задрага гэдэг нь юу юм бэ гэхээр энэ бид нар одоо бүгд стандарт дээр бол одоо 322 гэдэг тоо бол 3 ширхэг 100, 2 ширхэг 10-т 1 ширхэг 1 гэж задлж өгдөг. За хүүхдүүд эхлээд 100-т 3 ширхэг байна, 10-т 2 ширхэг байна, 1-д 2 ширхэг байна. Тэнгүүд үржигдэхүүний байр суурь хот чанарын ялгаа байхгүй шүү дээ. А-г Б-гээр үржих, Б-г З-гээр Б-г А-гаар үржих чанарын ялгаагүй учраас үржигдэхүүний байр суурьлоод нэгсдээд хэрэг үүсгэж байна гэсэн үг. За оронгийн задрагааг бол хүн болгон задлж чадна. Одоо харин миний гол асуудал юу юм бэхээр ашиглаж бодлого бодъё гэж байна. За би нэгт 3 хуваагдах тооны шинжийг батлая л да. За бид хүн 3 оронтой үед нь бодож үзье. За 3 хуваагдах тооны шинж цифруудын нийлбэр нь за би 3 оронтой үед нь сонирхъя. Өөр олон оронтой үед бас бичиж болно. ABC 3 оронтой 3 хуваагдахын тулд ABC-ийн нийлбэр энэ 3 хуваагдахын тулд ABC-ийн нийлбэр 3 хуваагдах ёстой байдаг. За тэгвэл тэрийг батлая. Одоо хүүхдүүдийн нэгсэндээ томьёож ээжлэг биш учир шалтгааныг сайн ойлгоё гэж байна. За тэгвэл ABC гэдэг тоог оронгийн задрага хийчих. А ширхэг 100-т, Б ширхэг 10-т, С ширхэг 1-ч. Энэ юу гэж хэлэх юм бэ гэхээр цааш нь 100А дээр нэмдэг нь 10Б нэмдэг нь 1С гэж хэлж болно. За тэгвэл 100А-гаас Б-ийн 3 хуваагдах хамгийн их тоо нь 100 доорх хамгийн их тоо чи 99 юм чи би 99А-г нь авчия. Тэгээд 10Б-гээс бас 9Б-г нь авчия. Тэгвэл цааны юу үлдэх юм гэхээр 100А-гийн 1 дутаад байгаа 1 Б хэрэгтэй, 1 Б А хэрэгтэй, Б хэрэгтэй, С хэрэгтэй. Тэгэхээр гэсэндээ одоо би нэг 3 хуваагдахын тулд яах гэдэг хэлэх гээд байгаа. 99А бол 3 хуваагдана. 9Б бол 3 хуваагдана. Тэгвэл энэ нийлбэр яах нь 3 хуваагдах хэрэгтэй гэдгээс цифруудын нийлбэр нь 3 хуваагдана гэдгийг баталчихж байна гэсэн үг. Бас ийм ойлголт бидний толгойд байх хэрэгтэй. Аливаа хоёр тооны нийлбэр С хуваагдъя л да. За энд нэг тэмдэглэгээ тавьж ирч. А Б хуваагдана гэдэг тэмдэглэгийг нь 3Z-ээр тэмдэглээ явуулж болно гэсэн үг. За тэгвэл ийм юм яриа л да. Хаана С хуваагддаг юм бол хаана С хуваагддаг бол Б заавал С хуваагдана. Нэгсэндээ нийлбэр нэмэгдэхүүний нэг нь С хуваагддаг бол нөгөө нэмэгдэхүүн бас С хуваагдана. Гэхдээ ямар нөхцөлд ихээр нийлбэр нь хуваагддаг үед энэ биелдэг үед. Нийлбэр нь хуваагддаг үед албагүй болчихно. За тэгэхээр би нэгсэндээ энэ нийлбэр эхний нийлбэр 3 хуваагдана. Энэ хуваагдсан чи би нарын нийлбэр ч гэсэн 3 хуваагдана гэд авчиж байна гэсэн үг. За тэгвэл ийм бодлого сая дүүргийн улсын олимпиадын 1-ийн даваанд ирсэн ийм бодлогод ил да. А Б В гэдэг 3 оронтой тоон дээр нэмдэг нь Б В Г гэдэг 3 оронтой тоон нэмдэг нь за дахиад одоо дараагийн хөглөх үсэг нь Б В Г Д гэж Д нэмдэг нь одоо дараагийн эхлэх нь Г-гээс эхлэх үү Г Б юм уу Г-ийн дараа чинь Д орно, Д-гийн дараа А орно. За А 100 ширхэг дахиад ийм тоо дутаад Д А А-гийн дараагийн үсэг Б-д орсон Б гэдэг үсэг дутаад байна гэсэн үг. За энэ нийлбэр 2331 бол А дээр нэмэх нь Б нэмэх нь С нэмэх нь Д тэнцүү хэдвэ олё гэж байна. За энэ оронгийн задрага ойлгох зүгт бол шууд чийж бодлого ер нь бол ганц хувь ах үйлдэл хийнэ. За энэ дээр яг юу харах юм гэхээр оронгийн задрага хэлдэг эхний дуун дээр А ширхэг 100-т Б ширхэг 10-т В ширхэг 1-ч за зөвхөөрнийхээ задлсан. Дараагийнх нь Б ширхэг 100-т В ширхэг 10-т нэмэх нь
Г ширхэг нэгж. За бүгдэн дээр нэгсэндээ задлж хийж тавлан дээр. Нэмдийн юу гэхээр Б ширхэг 100-т 10 ширхэг Г. За би үржигдгүй байрын солио бичиж ихэндээ за үргэлжлүүлээ бичээ. Нэмдэг би чинь 1-ийг задлцоо, 2-ыг задлцоо, 3-ыг задлцоо, одоо 4-ийг задлая. 100 ширхэг Г, 10 ширхэг Д, 1 ширхэг А, 100 ширхэг Д, 10 ширхэг А, 1 ширхэг Б вэ. За ингийн нийлбэр 2331 гар. Тэгвэл А одоо хэд вэ? Тэрийг ажиглая. Энд 100 ширхэг байна. Дахиж явсарууд энд 1 ширхэг байна. Энд 10 ширхэг гэдэг чинь 100 дээр 100А дээр 10А-г нэмээд 1А-г нэмчих юм бол 111 ширхэг А гэсэн үг. За бусад үсэг бүгд ижлэх. Б үсэг бас тийм байх хэрэгтэй. Б үсгийн дараа энд 100 дахиж явсаргүй энд 1 орж ирж байна. Ингээд бүх үсэг 111 байх гэсэн үг. 111 Б нэмдэг нь 111 В нэмдэг нь 111 Г нэмдэг нь 111 Д байна гэсэн үг. За тэгээд АБ энд би Б үсгийг мартчихсан юм уу? За тэгээд энэ нийлбэрч 2331 шүү дээ. Тэгэхээр АБ В Г Д-ийн нийлбэр бол хэд байх нь вэхээр 2331-ийг 111-т хуваачаад л гараад ирнэ гэсэн үг. Яагаад гэвэл 111 ширхэг бүгд ороод авахд энэ юм чинь энэ нөхрийг 111-т хуваачвал 21 болоод манай удал гаруй гарчиж байна гэсэн үг ээ. За тэгэхээр оронгийн задрааг ашиглаж маш олон бодлогыг бодож болно. Бага дундангын хэмжээнд багын багш нар гэлтгүү. Тэгэхээр энэтэй холбоотой бодлогуудыг сонгоны математик сонгон Цэнхэр номноос бодоод номооны ногоон номноос эдгээрийн тэгш сундгойтой бодлогод үргэлжлэл оронгийн задрагаа гэсэн сэдвүүдийн бодлогуудыг сайн бодож үзэх хэрэгтэй.